сайн байцгаана үзэгчтэй. Мас телевиз Монгол улсын өнцөг болон мөртөгаа баялаг хүчтэйгээр дэмжиж баялаг бүтээх таны төлөө гэсэн уриатаагаар таны хийж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээ, ажил үйлчлэгээг олон түмэндээ хүргэж ирсэн юм уламжлалтай билээ. Энэ удаа бид шинээр баялаг бүтээж байгаа захирлуудын энэ төр гэсэн шинэ нэвтрүүлгийг эхэлж байна. Одоо манай нэвтрүүлгийн анхны зочноор баялаг бүтээх дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн, баялаг бүтээх дэмжих холбооны гүйцэтгэх захирал ажиллаж байсан. За одоо Монголын жижиг дунд үйл хөдлөлийн холбооны гүйцэтгэх захирал Батлаг маань оролцож байна. За танд энэ сайхан өдрийн мэндийг дахин төвшүүлье. За баярлалаа. Танд болон танаа нэвтрүүлгийн хамт олонд бас энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр бид биений олон жил мэднэ. Эдгээс 10 гаруй жил, 10 жилийн өмнө баялаг бүтээх дэмжих холбоо гэдгийг үүсгэн байгуулж энэ холбооны анхны удирдах зөвлөлийн гишүүд мөн та бид харилцсан адилхан удирдах зөвлөлийн гишүүдээс гадна бас гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Тэгэхээр өнөөдөр бид хоёулаа юуны тухай ярих гэж байгааг бол энэ манай Мас телевиз байна. Баялаг бүтээгчдийн дуу хоолой болж олон одоо километрийг туулж 18.9 дүүрэг яваагүй газар сураагүй өнгөө шухуу ажиллаж ирсэн. Тэгээ энэ түүхийг бүтээлдчихсэн түүхэн өөдөөсөө бас дурсамж олгоод яриагаа ихтияа гэж бодож байна. 2015 оны 3 дугаар сард анх баялаг бүтээгчдийг дэмжих холбоог үүсгэн байгуулахаар бид бүхэн хуралдж ирсэн. Тэр өдөр тантай хамгийн анх уулзж ирсэн, танилцж ирсэн. Тэгээд нэгэн зорилгын төлөө буюу баялаг бүтээгч гэдэг хин юм бэ? Баялаг бүтээгч нар ер нь юу хийд юм бэ? Улс их орны хөгжилд ямар хувь нэмэртэй юм бэ гэдгийг ер нь одоо тэгээд тэдгээр баялаг бүтээгчдийн эрх ашигыг яаж юугаар хамгаалах уу гэдгийг л одоо бид бүхэн л анх ярилцчихлээсэн л да. Тэр үед одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж одоо биднээс бол тухайн үед л яг нэг хөнгөлөлтөө зээл олгодог нэг тим сан байдаг гэж мэддэг. Тий. Тэгтээ энэ сан маань одоо ямар үүх төвхтэй хэдэн төгрөг эргэлж идэг хаана одоо хиндээ өгдөг үйлчлдэг гэдэг талаар бол ямар ч мэдээлэл байхгүйсэн. Тэгэл одоо ер нь энэ Монгол улсад үндэсний үйлдвэрлэгч одоо баялаг бүтээгч хэрэгтэй юм уу? Хэрэгтэй бол яаж хөгжүүлэх вэ? Ямар зорилго тавьж төр засагт ямар дуу хоолойгоо өргөөл одоо хүрэх вэ гэдэг дээр бол үнэхээр бид бүхэн дор бүрнэл нэг төсөөлтөй байсан болохоос нийт нийгмээр ч юм уу тийм ойлголт төсөөлтөй байгаагүй одоо тийм үед л бид бүхэн зоригтой одоо манай холбооны ерөнхийлөгч даваа баяр одоо үнэхээр зоригтой хөдөлж бид бүхнийг одоо цуглуулсан л гэж хардаг л да. Тийм үнэхээр баялаг бүтээх дэмжих холбоо өнөөгөөс одоо 11 жилийн өмнө үүсгэн байгуулагдж байсан үе ёстой осол нөгөө ардын засгийн хөгжөөл авдаг өтгөн чиж хаваалыг гэхээр хууль эрх зүйн орчин мэлээ бүрхэгдүү. За нэг жижиг дундын сан гэдэг нэг сан байдаг гэсэн нэг мэдээлэлтэй. Тэгээ одоо өнөөдөр бидний яг хийж байгаа хийх бизнес орчин нөхцөл байна тодорхой биш. Зах зээл жоохон хумигдмал дуу. Тийм үед л бид нэр дараа ингээд ажиллаж эхэлж байлаа. Тэгээ хамгийн түрүүнд бид нар одоо сая өөрөө чи ярьж байгаа жижиг дундын сангийн тухай асуудлыг олон түгээж анх одоо гаргаж ирж энэ одоо сан бол тодорхой хэмжээний мөнгөн хоригдлолтой. Энэ бүх сан байна. Энэ дарга нарын хамаарлах компаниудаар гарч банк санхүүгийн байгууллагуудаар үржээд буцаа жижиг дунд үйлдвэрлэгчтэй юм олгогдсон байна гэсэн ийм мэдээлэл аваад бид санд оролцож байсан. Та одоо санаж энэ тухайн ахаа тодруулаад ярил. Тий, тухайн үед жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 5 яам дамжиж явсан байдаг. Уг нь бол 1993 онд Америкийн бусалдгууд тусламжаар нөө шартос манад орж ирээд тэрийг зарсан хөрөнгө нь хамгийн анх тэр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд одоо хуримтлагдаад тэгээд анхны зорилго нь бол нэг хөнгөлөлтөй урт хугацаатай зээл одоо үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчднүүстэй л олгоё гэсэн тийм зорилт байсан боловч нөө мэдээлэлд ойр танил талтай одоо улс төрчид түүний хамаарал өгөх хүмүүсээ нөгөө зээлийн маань авчдаг иргэн төлөлт нь ойл байдаг. Тэгээд 5 яам дамжиж явдаг нь бол зориуд энэ улс төрчид эднээс нөгөө яам дамжингууд нөгөө өмнөх түүгүүд нь алга болдог. Одоо худалдааны яамны харьяанд байсан, хөдөлмөрийн яамны харьяанд байсан, хүнс үдээж яамны харьяанд байсан, сангийн яамны харьяанд ч байсан гэдэг ингээд 5 яамны хавсраг мэтэр ингээд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ингэж явсан байдаг. Тэгээд
тухайн үед биднээс нэг судалж байгаад тэр сангаар хэдэн төгрөг одоо эргэлж ирсэн бэ гэхэд одоо 900 гаруй тэрбум төгрөг уг нь бол хуваарлагдсан байдیں۔ 2011 онд нөгөө Чингис Бондоос хүртэл 150 тэрбум төгрөгийг уг нь бол тэр жидүү санд руу өгсөн байдаг боловч тэр нь тэгээд үр дүнгүй өгөөгүй ийм нөхцөл байдал байдаг. Тэгээ 2008 онд жижиг дунд үйлдвэрийн тухай хууль гэж батлагдсан. Гэвч энэ хууль нь нөгөө тухайн үеийн амьдралдаа нийцэхгүй. Тэгээ энэ хуулийн хэрэгжилтийг шаарддаг хүн байхгүй. Ер нь бол баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид төрдөө бол хариуцсан эзэнгүү л ийм үе байсан шүү дээ. Тэгэл энийг манай холбооныхон би бол цуглаал 21 аймаг 9 дүүргийг одоо удирдах зөвлөлийн гишүүд хуваагаад одоо нэг аймаг нэг дүүрэг ч юм уу одоо 15 гишүүн байсан шүү дээ тий. Тэгээд нэг аймаг нэг дүүрэг юм уу хоёр аймгийг нэг удирдах зөвлөлийн гишүүн хүлээж аваад салбар хороогоо байгуулад тэгээ хөдөө яваад би бол ямар ч байсан Завхан аймаг Багнуур дүүрэг хоёрыг би бол хариуцаж авч тэр Багнуур дүүрэг Завхан аймаг дээр салбар хороогоо байгуулж ирсэн. Тэгээ Завхан дээр очиод салбар хороо байгуулах гэхэд бас төр засгаас дэмжихгүй одоо биднээсийг эсрэг намын хүн гээд тухайн үед төр барьж исэн тийм нам нь бол бүр заалмалаач өгөхгүй тиймэрхүү хүнд байдалтай бас байгуулж л байсан санагдаж байна. Тэгээд 6 сарын 27-нд анх дугаар их хурлаа төрийн ордонд хийгээд бас том зорилгын төлөө биднээс өөрсдийн төсөөлөл жижигхэн байсан боловч асар том үйл хэргийн төлөө зоригтой хөдөлсөн л байна л гэж ер нь бол харддаг л та. Сая санг гэж ярьжсных тэгээд үнэхээр жижиг дунд үйлдвэрлэлийн санг хууль эрх зүйн орчин сайжруулах тухай жижиг дундын сангийн бичиг баримтыг боловсруулах ажилд манай холбооныхон тасралтгүй оролцож эхэлж байсан жижиг дундын хууль гэдэг энэ баялаг бүтээгчдийн хууль эрх зүйн орчин сайжруулах бизнесээ хийхтэн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө манай холбоо маш олон ажлуудыг хийж ирсэн санагдаж байна. Та бол энэ ажлуудын нэлээд хэсгийг ахалж ажиллаж байсан. Тэгэхээр энэ тухайгаа бас тодорхойлж ярина уу. Тухайд улсын хурлын гишүүн одоо ч байгаа Ж Ганбаатар гишүүн анх жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих хуулийг анх санаачлаад 2017 онд санаачлаад тэгээ ажлын хэсэг гаргаад биднээсээс бас санал аваад биднээс албан бичгээр санал өгөөд хилцүүлэгт нэтгэвтэй оролцоод тэгээ 2019 онд энэ одоогийн өнөөдрийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих хууль батлагдсан л да. Энэ хуулийн дээр манай холбоо бол аюу идэвхтэй ажилласан. Нийт 20 санал гаргаж ирсэн. 20 саналаас 14 санал нь хуулинд туссан. Тэр байтугай бүр би одоо буруу санааг бол 15-ын 4 дээр бүр бүхэл бүтэн манай холбооны өгүүлбэрээр нь хуулийн залт орсон байдیں۔ Тухайн үед бас төрийн болон орон нутгийн өмчөөр бараа илжил үйлчилгээ худлаа авах хуулийн шинжилсэн хариулга орж байхад бас манай холбооноос саналууд гаргаад тэдгээр холбооноос манай гаргасан саналын 20% нь бас суусан байдаг гэдэг. Ингээд тухайн үед бол хууль эрх зүйн орчин нь тодорхой бус байсныг манай холбоо удирдах зөвлөл хуралдаад ийм санал гаргая гэж шуурхаа хуралдаад одоо баг одоо эргээд бодож байгаа нь ер нь сард нэг удаа удирдах зөвлөлийн хурал хийдэг байсан баха. Юм бол хурал хийдэг. Тэгэл нөгөө айгүй идэвхтэй гараад ажлын хэсэг гаргаад тэгэл ийм одоо хуулийн төсөл явж байгаа. Эсвэл ийм арга хэмжээ явуулъя гэл тэгэл хуралдаад нэгсэн шийдэл хүрээл тэгэл явж исэн одоо эргээд бодоход бас их зоригтой байж дээ. Их хүсэл тэмүүлэлтэй байж үнэхээр нийтийн эрх ашигын төлөө буюу жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхийн төлөө бид бүхэн санаа зорилготой тухайн үеийн удирдах зөвлөлийн 15 гишүүн маань санаа зорилготой нэгэн зүгт зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдхгүй чадахгүй гэх зүйл үгийг дангац бидний сэтгэлийн чин зориг мэднэ гэдэг нөө Жанжинээс Сүхбаатар хэлсэн үгээр л одоо биднээс тэгж л зүг чигээ гаргаж ирсэн л санагдаж байна л да ер нь. Тэгэхээр бид нар сая тендер хууль гэж ярьж байна. Жижиг дунд үйлчлэгээ дэмжих тухай хууль. Дээр нь бас жижиг дундын сангийн жоромд ажлын хэсэгт орж одоо яаж энэ сангийн зээлийг олгох юм бэ гэж жоромыг боловсруулад ажиллаж байсан. Өөрөө сангийн тэр үед бас ажлыг ахлах чанар ажиллаж байсан санагдаж байна. Тэгэхээр энэ жоромныг өнөөдөр бид сайн боловсруулж чадсан учраас энэ журмын дагуу
зээлүүд олгогдож эхэлсэн явж байгаас өнөөдөр янз янзын хэл ам дагуулж байгаа эзний олоогүй зээл мэл гэж ер нь сүүлийн үе сонсогдоагүй. Тэгэхээр бидний журамдаа хэл сайн ажилласан бэ гэдг нь харагдж байгаа гэж бодож байна. Зөв мө тийм үгүй юу? Тэг ер нь бол энэ засгийн газрын тусгай сангийн тухай хууль гэж байдаг. Энэ сан дээр 34 сан байгаа. Тэгэхдээ эдгээр сангуудад олон нийтийн хяналт гэж огт байхгүй тийм үе байсан. Уг нь бол яг зарим хуулийн дээр нэг олон нийтэд оруулна гэсэн боловч нөгөө хамаарал бүхий этгээдүүдийн төлөөлөл орчдог ийм л үе байсан. Тэгээд жидүүгийн хууль батлагдсан гарсны дараа жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ хөгжүүлэх сангийн одоо нэг хөнгөлөлтөд зээлийг олгох журам гэж засгийн газрын тогтоолоор батлагдсан. Энэ журмыг гаргахын тулд одоо манай холбооноос ажлын хэсгийг төлөөлж би ороод одоо яг энэ дээр дуу хоолойгоо өргөөд тэгээд сонгон шалгаруулалтын 9 гишүүн өмнө нь бол 9 гишүүн ерсүүлээ 9-өөс 8 төрийн албаагчид байгаад гаднаас нэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцуулна гэж байсан боловч тэр төрийн бус байгууллагын төлөөлөл нөгөө харилцан хамааралтай ашиг сонирхол нэгтэй төртэй тийм хүн орцдог учраас дуу хоолойгоо өргөж чаддгүй юм байсныг биднээс илээд тэр 9 гишүүний 5 төрийн албаагчид 4 төрийн бус байгууллага буюу иргэдийн төлөөлөл байна гэж анх журам дээр оруулаад тэгж оруулсан учраас тэр журам өнөөдөр хүртэл ингээд амжилттай сайн явж байна. Тухайн үед одоо сайд байсан улаан сайд одоо жидүүгийн газрын дарга байгаа Эрдэнэ сайхан дарга эднээс бол үнэхээр сайн ажиллаж үнэхээр яг тухайн цаг үед чинь нөгөө жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас нэг хөнгөлөлтөд зээлийг улс төрчид улс төрийн хамаарал бүхий этгээдүүд автснаар нь бол илрээд нийгэм тэр аяараа л бөө сенсац болж ирсэн. Энийг манай холбоо бас хэвлэлийн баг гурал хийгээд хэвлэл мэдээллийнхэн хамтраад олон нийтэд ил болгоод араас нь бас нөө хариуцлага тооцоолох гад бүр манай холбоо чинь захиргааны шүүхэд хүртэл нэг хэмжил гаргаад явсан шүү дээ. Одоо энэ хууль бус зээл олгосныг одоо хууль бус байсан юм аа. Захиргааны ерөнхий хуульд заасан арга хэмжээнүүд аваагүй гэдгээрээ явсан боловч харамсалтай нөө төрийн томчууд өндөр албан тушаалтангууд оролцсон байсан учраас энэ хэрэг маань бол бас цаашаа бол яваагүй л дээ. Тэгтэл яг энийг бас нийгэм цөхөж гаргаж тэгээд ийм боломжууд байт юм аа. Тэр чинь нөгөө жилийн 3% хүүтэй зээл гэдэг бол ямар ч аж ахуй нэгж авал шууд өсөж өндийдэг баг. Жилийн 3% гэдэг чинь баг хүүгүүтэй 0.25% хүү төлнө гэдэг бол хүүгүүтэй адилхан. Тэгээд тийм зээл авсан аж ахуй нэгж эднээс бол үнэхээр өсөж өндих тийм боломжтой байхад нөгөө дээгүүрээ хуваагаад автсан тэрэнд нь олон нийтийн хяналт буюу төрийн бус байгууллагуудын хяналт байхгүй ийм байсан. Тэгээд энэ жидүү сан гарсны дараа одоо засгийн газрын тусгай сангуудыг бас нэлээд зэгцэлж одоо тэр сангуудад төлөөлөл болоод манай холбооноос бас нэлээд олон санд бас төлөөлөл болоод оролцож байгаа. Тэгэхээр энэ засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагдж байгаа засгийн газрын тусгай сангууд яг зорилт бүрлээргээ чиглэж гэнэ үгүй юу гэдэг дээр бол хяналт их чухал байгаа байхгүй. Тэгж л ойлгож явж байна. Тэгэхээр энэ тухайн үед тэр ажлын хэсэгт орж ажиллаад энэ сангийн журмыг сайн боловсруулсан. Тэгээ одоо манай жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Эрдэнэ сайхан дарга энэ журмын дагуу ил тод нээлттэй сүүлийн хэдэн жилийн жижиг дундын сангийн мөнгийг зөв одоо төслүүдэд нь ингэж хуваарлсан байдаг. Тэгэхээр энэ утгаараа ч гэсэн одоо сүүлийн 2 жил дараалан авилгатай тэмцэх газрын судалгаагаар хамгийн одоо өндөр авилгалаас ангид байгаа байгууллагын хувьд манай Эрдэнэ сайхан даргын жижиг дундын газар шалруулсан байна гэж би сонсч ирсэн. Тэгэхээр энэ бид тэр үндсэн суурийг бас зөв юм тавилтсандаа бас таад баяртай, би ч бас баяртай гэж ойлгож болох юм гэж ойлгож байна. Зөв үү, тийм үү? Тэг ер нь бол улс орны хөгжилд үндэсний үйлдвэрлэгч тэгээд жижиг дунд үйлдвэрлэл том үйлдвэрүүд жижиг дунд үйлдвэрлэлээ кластер буюу бэлтгэн нийлэлтийн системээр авч явах. Тэгээд эдийн засгийн чөлөөт бүс буюу аж үйлдвэрийн паркуудыг зохион байгуулад ингээд нэгдсэн системээр явбал үр дүнд хүрэх юмаа гэдгийг л тухайн үед бол уг нь яг нөгөө жидүүгийн хууль баталж байхад яригдчихсэн. Тэгээд жидүүг хуулийн дээр нэг ололттой дэвшилттэй нэг заалт орсон улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10%-ийг жил болгон жидүү санд хуваарлана гэсэн заалт орсон байхгүй. Харамсалтай нь
тухайн үеийн улсын хурал тэр хууль батсныхаа дараах нь яг тэр залтыг хүчингүй болгоцсон. Уг нь бол тэр жил чинь 2 их найдын хөрөнгө оруулалт байсан. Тэнгуү тэрний 10% гэхээр 200 сая төгрөг болвол 200 тэрбум төгрөг болвол жидүү санд руу ороод түүнээсээ одоо жижиг дунд үйлдвэрлэгч баялаг бүтээгч зээл авсан болвол бас манай улсын хөгжил бол бүр аягүй сайн явах байсан. Харамсалтай даанч тэр олгоно гэсэн юм байхгүй болж байгаа. Сүүлд нь яг зээлийн эргэн төлөлтөөс орж ирж байгаа мөнгнөөс одоо аргалаад зээл олгодог боловч нөгөө 2011 онд Чингис бондыг нос 150 тэрбум төгрөг авсныг одоо улс сангийн яам заавал төлөх гэсэн шаардлага тавиад тэгээд эргэн төлөлт нь орж ирэнгууд нөгөө бондын мөнгөө төлдөг, жоохон мөнгө гаргаад одоо жидүүчтэй олгодог ийм л нөхцөлд байсан. Манай холбооноос ч хамгийн анх тэр сонгож шалгаруулахад 9 хүн орж ирсэн шүү дээ. 2 жил 9 хүн ажиллаад тэгээд ямар ч л байсан л зээл олгохыг хүртэл олон нийтийн хяналт тавиад тухайн үед ашиг сонирхолтой байвал зээлийн хорооны гишүүд өөрсдөө татгалзаад гардаг тийм хууль эрх зүйн орчныг хүртэл тэгээ хэрхэн хяналтаа тавих уу гэдэг хүртэл энэ дээр бол маш тодорхой ажилласан. Тэгээд энэ дээр энэ Эрдэнэ сайхан дарга бол бас төрийн хүний хувьд үнэхээр энэ жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн төлөө гэсэн сэтгэлтэй ашиг сонирхлоос хол хүн байсан байна л гэж бол одоо хардаг. Би санаж байна. Тэр үеч улсын хурлын гишүүд 950 саяар нь тэрүүн хэдэн зугаар хоог авчихсан. Би гэхэд 2 удаа тэр жидүүгийн санд төслөөгөөд авч чадаагүй байдаг. Тэгээд яг ингээд энэ үйлдвэрлэгчид хяналт тавиад улсын энэ төсвөөс 10% шигдэх болоод ирэнгүүт нь өөрсдөө нэг авч ясан мөнгөө авах боломжгүй болонгууд шууд 10% тэр үеийн тухайн үеийн сангийн яам их хурлаар батлуулаад батаад авчихсан. Сая өөрөө яг хэллээ. Тэр их мөнгөөр жидүүчид сонгууж өгсөн бол өнөөдрийн бидний хөгжил арай өөр байх байсан баха гэж томьёолж явах нь бол зөв юм аа. За ингээд дараагаас та бол хуульч хүн. Бид цааш нэлээ ярьлаа. Олон хууль эрх зүйн орчнуудаар ажиллаж байсан. Тендерийн хуулийн дээр одоо 5 гишүүний 2 нь төрийн бус байгууллагын төлөөлөл байх жишээтэй. Сая жидүү сангийн юм дээр бас тийм байна жишээтэй. Одоо өнөөдрийн толгомдоод байгаа жижиг дундын үйлдвэрлэгчтэй өмнө толгомдоод байгаа олон ямар асуудал байна. Хууль эрх зүйн орчин дээр яаж ажиллах болохоор байна уу гэсэн томьёолол бодож авдаг юм юу вэ? Яг олон хуулиудад өөрчлөлт оруулал бас боломж юм байна да гэж харж байгаа. Гэхдээ өнөөдөр биднээс нөгөө эдийн засгийн хөгжлийн яамн дээр бас уулзалт хийсэн. Ер нь бол төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс авах шаардлагатай төр асар их худалдан авалт хийдэг. Тэгтэл дотоодын үйлдвэрлэгчдээс тэр их худалдан авалтыг авах боломжгүй аваагүй байдаг. Яагаад аваагүй гэхлээр хоёр их гүрэнд нөгөө төрийн авах гэж байгаа бараа бүтээгдэхүүнийг асар хямд зардлаар үйлдвэрлэдэг ч юм уу олноор нь үйлдвэрлэдэг учраас өртөг багтаа байдаг. Манайд дотооддоо үйлдвэрлэхээр өртөг өндөр нэг гардаг шалтгаан. Хоёрдугаар ашиг сонирхол. Дотоодоос авах уг нь боломжтой байхад чинь урдаас юм уу өөр улсаас ингээд оруулж ирээд төрийн худалдан авалт. 2017 онд би холбооны гүйцэтгэх захирал багтаа нэг судалгаа хийхэд тухайн төрийн худалдан авалт нь 2 их найдын төгрөг байсан. Тэгэнгүүт нөгөө яамдууд руу болон төрийн компаниуд руу явуул албан бичиг явуулаад эргээд нөгөө албан бичгүүдэд өчгөд 47 тэрбум төгрөгийг худалдан авалт хийсэн байд. Тэгэхээр 2 их найд төрийн худалдан авалт байхад 47 тэрбум төгрөг гэдэг чинь 2% хүрэхтэй үгүйтэйг л авч байгаа байхгүй. Уг нь энэ төрийн худалдан авалтын 50-60%-ийг дотоодоос авдаг болчвол тэгээд 2018 онд тухайн үеийн хөрс үг ерөнхий сайд нөгөө эх орон худалдан авалтыг дэмжиж эх орноо худалдаж авъя гэд юу гаргаад уриалга гаргаад лоцсон тавиад тухайн жилийн зорилтоо тавьсны үр дүнд 150 тэрбум төгрөг болоод 19 онд 20 онд чинь бараг 200-300 тэрбум төгрөг эднэс боллоо да төрийн худалдан авалтыг гээд болж ирсэн. Тэгтэл энэ чинь нөгөө жил болгон улсын төсөв юу яаж яхад нэмэгдээд байгаа. Тэгэхээр нөгөө хувь нь бол ер нь бол баг өсрэл 10 дотор л байгаа байхгүй. Тэгэхээр төр худалдан авалтаа хамаагүй сайжруулах ёстой. Тэгэхээр төрийн худалдан авалт нь одоо нөгөө 2015 оны 333 дугаар тогтоол гэж байдаг. Дотоодын
үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүн чанар стандартыг хангасан бараа бүтээгдэхүүний жагсаалт гэж байдаг. Тэгээ үүнийг нь 2019 онд 9-р тогтоолоор өөрчлөлт оруулсан. Тэгээ сүүлд нь 9-р тогтоол 2023 онд нэг хэдэн өөрчлөлт оруулсан. Гэтэл тэр жагсаалтанд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг одоо аль бараг 10 жилийн өмнө гарсан жагсаалт бол өнөөгийн цаг үед бол нийцэхгүй ийм тохиолдол байгаа. Тэгэхээр тэр жагсаалтыг шинжилж гаргаж иж тэр жагсаалтанд яг одоо үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний тэр жагсаалтанд оруулвал ерөнхий гэрээ байгуулах боломжтой. Захим дэлгүүр тэр жагсаалтын дагуу бараа бүтээгдэхүүнээ байрлуулад түүнээс нь төрийн байгууллагууд ерөнхий гэрээний дагуу худалдаж авдаг. Ерөнхий гэрээ ч одоо 3 хүртэл жилийн гэрээ байгаа шүү дээ. Тэгэхээр 3 жилийн ерөнхий гэрээ байгуулчвал ямар ч аж ахуй нэгж захиалагч нь тодорхой болцсон, худалдаа авалт нь тодорхой болцсон учраас үйлдвэрлэлээ өргөжүүлэх, сайжруулах, өртгөө багасгах ийм үйл ажиллагаа бол бас явуулах боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр төрийн худалдаа авалтыг л дээшлүүлэх хэрэгтэй. Тэгээд 2019 онд баха хөрс үг тухай үед ерөнхий сайд байж та нөгөө төр юу худалдаж авах вэ гэдэг үзэсгэлэн гаргаж ирсэн. Жил болгон энэ төрийн байгууллагууд худалдаа авалт хийдэг бол түүн дээр нь одоо ямар бүтээгдэхүүн худалдаж авдаг вэ гэдгийг одоо биднээс ийм худалдаж авна гэдэг тэр нь тодорхой болчвол бас нөгөө үндэсний үйлдвэрлэгч нар чинь тэр бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дээр эх орон худалдаа авалтыг дэмжих тал дээр сайн одоо зүйл тусгах хэрэгтэй. Хоёрдугаар хариуцлага бас тодорхой бос байгаа. Одоо энэ үнэлгээний хороо, тендерийн үнэлгээний хорооны гишүүд эднээс бол билээхэн худалдаа авалт дотоодын одоо үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэг багц болгоод зарлаад ингэж явах байтал зориуд импортын бараатай хамт зарладаг ч юм уу те. Эсвэл дотооддоо үйлдвэрлээд байхад гаднаас авах компанид ингэж шалгаруулдаг ийм ашиг сонирхолтой байдаг. Харамсалтай нөгөө ашиг сонирхлоороо хандсны дараа нэг тендер шалгаждаг. Тэрийн сангийн аманд очиод гомдол гаргахаар нөгөө тендер нь яг сангийн ам бол шалгаад энэ тендер цуслаа гэхэд тэр хооронд цаг хугацаа их алдаа тэр үнэлгээний хорооны гишүүд албаар ашиг сонирхлоор хандж байгаа нь тодорхой байхад хүртэл хариуцлага байдаг. Одоо нэг жишээ хэлье. 18 онд нэг тендер зарлаад 49 сая төгрөгөөр 2008 оноос хойш үйлдвэрлэсэн машиныг авна гэж одоо тендер зарласан байгаа байхгүй. Гэхдээ тэр сумын засаг дарга нь шар адны нэг change багтаа яриад 24 саяын үнэтэй машиныг 49 саяар шахаад хоёрдугаар техникийн тодорхойлолтын дээр 2008 оноос хойших машин гэж яхад 1998 оны машиныг шахчихсан. Тэгээд нөгөөх нь баригдаад нөгөө тендерийн хорооны гишүүд эднээс арихлаар тэр даргал хүлээж авах гэсэн штэ гээд. Тэгээд дарганлогоо жигчдэг. Тэгээд нөгөө тендерийн хорооны дүгнэлт юу нь нөгөө 2008 оноос хойш гэж яхад чинь яагаад 98 оны машин авсан бэ гэхээр мэдэхгүй. Тийм юм байсан юм уу гэд. Тэгээ эргээд хариуцлага тооцдгоо. Тэр байтугай бүр шүүхэн хүртэл нөгөө 24 саяын машиныг 49 сая машин төгрөгөөр авчаад тэрний зөрүү нэг 25 сая төгрөг байгаа шүү дээ. Тэрийг анхан болон дав залтах нь тэр 25 саяыг хүртэл аваагүй шийдсэн байдаг байхгүй. Ягаад аваагүй гэхлээр нөгөө сумын засаг даргын тамгын газар нь манайх охирол учраагүй гэдэг нэг алтан бичиг өгөнгууд нөгөө 25 саяыг аваагүй байд. Тэгээд дээд шүүхтэр очиж нэг юм дээд шүүх тэр 25 саяыг гаргуул гэж одоо нэг тим шийдвэр ингэж гарч идэг. Тэгэхээр энэ нөгөө тендерийн хорооны үнэлгээний хорооны гишүүд эднээс хариуцлагыг одоо маш тодорхой болгоод хариуцлага тооцдог болвол одоо энэ худлаа авалт ажиллагааны газар эднээс хаяа нэг ярилцлага эднээс үзэхлээр нөгөө тендерийн хорооны үнэлгээний хороонд ч одоо орох хүн олдохгүй байна мэн гэж элдв юм ярьдаг байхгүй. Тэгэхээр тэднээс бас яг хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Татварын багц хуулийн дээр сая одоо засгийн газар улсын хуралд өргөн байрлаа. Одоо тендерийн босхийг 400 сая болгоё. Нөөтийн босхийг. Тий, нөөтийн босхийг 400 сая болгоё. Тэгээд хувь хүний орлогын албан татварыг нөгөө 1% болгоё гэд одоо тийм саналууд бас явж байгаа. Одоо ингээд нэг хууль эрх зүйн орчныг л илүү сайжруулж яг цаг үеэ олсон өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт эднүсийг хийж
тэрэнд нь манай холбооны зүгээс манай гишүүд дуу хоолойгоо хүргэж явбал үр дүнд хүрэх юм байна л гэж хараад байгаа. За манай холбооны энэ жижиг дунд үйлчлэгчдийн толгомдоод байгаа олон хууль эрх зүйн орчин байдаг. Жишээлбэл өнөөдөр одоо нийгмийн даатгалын багц хууль гэдэг нэг хойшлогдоод байдаг энэ зэг сэдвтэй хууль. Энэ одоо хуулийн тухай өөрийн чинь бодол ямар байт юм бэ? Нийгмийн даатгал яг нөгөө уг нь бол яг нөгөө тэтгэврт гаргахаар хоримтлуулсан юм өгөөж аавна гэл одоо тийм яд. Гэвч харамсалтай нөгөө сонгуул болгоноор улс төрчид санал авахын тулд нөгөө төлөөгүй хүмүүсийг төрсөн болгодог тий тэтгэвэр авагчдыг тоог нэмдэг гэд ингээд нөгөө нийгмийн даатгал нь өөрөө ашигтай ажиллаж чадахгүй улсын төсөөс хараад болцсон өчигдөр улсын хурал биш ерөнхий сайд учрал одоо наадмаас өмнө энэ тэтгэврийн шинжилгээг хийнэ л гэж амлаж байна лээ. Гэхдээ энэ шинжилэл ямар байх вэ гэдэг нь одоо бас тодорхой бусал. Одоо хууль эрх зүйн орчин ямар байх вэ? Нөгөө хуулийн төсөл мөсөл орохоор л дуу хоолойгоо өргөх бах. Одоогийн байдлаар бол ажил олгогч нь өөрөө 12-аас 13% төлөөд ажилт нь бас 11.5 нийтдээ нэг 24.5-аас 25% хооронд ингэж төлж байгаа нь бол үнэхээр одоо яг ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд бол айгүй хүндрэлтэй байна. Ажил олгогч нь заавал тэр 11-12%-ийг төлөх ёстой юм уу? Ажилт нь яг эргээд тэтгэвэр авлаа гэхэд ажил олгогчид ер нь ямар ашиг байдیں۔ Хүн ажилуулад ахад л нийгмийн даатгал төлөө нэртэй тийм төлөөний одоо татвар өгч ийн гэсэн үг шүү дээ. Хоёрдугаар миний бас нэг ойлгохгүй минь нэмэгдсэн үртгийн албан татвар. Энэ яагаад орж ирсэн орлогын шууд 10%-ийг авт юм бэ? 10%. Эн чинь уг нь орж ирсэн орлогоос үгүй ядлаа гэхэд энэ ажилчид олгож байгаа цалин яагаад энэ нөөтөөс чөлөөлөгдөх орлого тооцдгүй юм бэ? Тэгэд би нэг татварынхандаа ярьж байхад өөрөө би нэг аж ахуйн нэгж эрхэлж байгаа татварынхандаа яриад яагаад энэ ажилтны цалинд олгож байгаа энийг 10% таанус ингээд тооцоод байд юм бэ гэдэг нь гут таанус ажилчнаас нөөтөө цуглуулж авахгүй гэдэг байхгүй. Тэгээд нөгөө ажилтнаас нөөц цуглуулад татвар дээр авчингууд өө энэ танаа үйл ажиллагаа та хамааралгүй нөөтөө нэ гэж шууд хасаа ич. Тэгээ энийг би нэг ойлгодгүй юм. Уг нь бол энэ чи яг нөгөө одоо далд эдийн засгийг ил болгож байгаа гэж одоо ингээл ярьдаг мөртлөө яг амьдрал дээр эн чинь манай улсад бол энэ үндэсний үйлдвэрлэл хөгжихэд бол үнэхээр л хэцүү байна шүү дээ. Тэгээд нэг ингэж байгаа шүү дээ. Энэ үндэсний үйлдвэрлэлийг ингээд дэмжиж гэхээр үн дийлдэхгүй маа гэж. Энэ олон юмнууд чи бүгдээрээ тэр хүн дотор шингэцсэн байгаа шүү дээ. Тийм ээ. Дээр нь одоо валютын ханшны яг тухайн үеийн ханш байна. Тэгэл одоо төрөөсийн байр байна. Тэгээ өнөөдөр төрийн дарамт халт гэж юу вэ олон юм байгаа тийм. Тэгэхээр бид нар ингээд энэ манай маст хэлбэж байна баялаг бүтээгдэхүүн толгомдож байгаа олон хууль эрх зүйн орчнуудыг сайжруулах ийм хилцүүлгүүдийг тухайн одоо яам хууль эрх зүйн орчин хариуцж байгаа албан тушаалтангуудыг байлцгаж жагаад энэ талаар нэлээд хуулийн талаар бол нэлээд өргөн хэмжээний хилцүүлгүүдийг явуулъя гэж ингэж төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ үед бол тусдаа багц багцаар нь хуулиар нь бол нэлээд тууштай ярилцах байхаа гэж ингэж бодож байна. За өнөөдөр Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй холбоо чинээр үүсгэн байгуулагдаад жил гарсан болж байна. Нэрээ өөрчлөгдөд. За энэ холбооны маань цар хүрээ ирээдүйн зорилго энэ тухайд товчхон байдаг. Жижиг дунд үйлдвэрлэлчид Монгол улсын ажлын байрны 70 орчим хүн хангадаг. Харамсалтай нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 10% бий болгодог. Уг нь бол энэ жижиг дунд үйлдвэрлэлч одоо би Австралиг нэг үзчихсэн л адилхан ажлын байрны 70 гаруй хувийг биелүүлэнгүүт дотоодын нийт бүтээгдэхүүн 60% тэдгэр хүмүүс хангадаг гэж байгаа байхгүй. Тэнд нөгөө эрүүл цэвэр эдийн засаг байгаад байдаг. Монгол улсад үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн ер нь яг 100% эх орны гаралтай бүтээгдэхүүнээс түүхий эдээс бий болж байгааг бол аюул дутагдaltaй шүү дээ. Худлаа шүү дээ. Заавал аль нэг улсаас л импортоор нэг түүхий юм уу нэг юм авч ижил Монголд үйлдвэрлэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо үндэсний үйлдвэрлэгч хөгжүүлээд одоо тэдгээртэй санхүүгийн боломжийг хангаад өгвөл манай үндэсний үйлдвэрлэгч нар хөгжихгүй боломжтой гэдэг нь одоо нэг үндэсний хувьсгалын юмар бол харагдаж байгаа шүү дээ. Хүнсний хувьсгал нэг хөнгөлтэй зээл болгонгууд одоо Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлахаар хэрэгжүүлж байгаа энэ төсөл хөтөлбөр 56 шинээр үйлдвэр нэгдсэн байгуулагдсан байна гэж байгаа. Тэр цоо шинээр нэгдсэн. Тэгэхээр энтэй адилхан
баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй санхүүгийн боломжийг олговол ажлын байрууд олноороо бий болж тэгээд шинэ аж ахуйн нэгж бий болоод тэдгээр нь нөгөө татвар шимтгэлээрээ бас улсдаа хөрөнгө оруулалтаа хийгээд ингээд явбал одоо эдийн засаг эрүүлжих мөнгөтэй болох зөв болох тэгээд манай холбооны нөгөө хоёр дахь зорилго буюу чинэлэг дундад давхаргатай Монголын төлөө гэдэг ийм одоо давхаргыг бий болгохын төлөө энэ чинэлэг дундад давхаргатай гэдэг маань ажил хийдэг ажилсныхаа хөлсийг авдаг нөгөө авсан хөлс нь амьдралд нь хангалттай хүрэлцдэг илүү санаа зовох юмгүй тийм л юмыг л чинэлэг дундад давхаргатай гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр чинэлэг дундад давхаргыг бий болгохын төлөө одоо идэвхтэй ажиллана л гэж хэлмээр байна. Тэгэхээр сая Монгол Улсын ерөнхий сайд чөлөөлөх хурлын даргавахта чөлөөлөе гэсэн уриалга хөтөлбөр гаргуулад энэ чөлөөлөе гэсэн энэ хүрээнд төрийн байгууллагад нэлээд олон асуудлыг чөлөөлж явах шиг байна. Тэгэхээр энэ чөлөөлөе гэсэн энэ том хүрээг гаргаж өгсөн одооны ерөнхий сайд та юу гэж хэлмээр байна? Ер нь бол энэ санаачлалыг бол 100% дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хуулиас давсан дүрм журмууд байдаг. Тэр дүрм журмуудаараа одоо нөгөө баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэгчээ боомлдог, хязгаарладаг, хясдаг. Тэгээ хийсэнгууд тэрүүгээрээ авилгал авах гэдэг. Одоо ийм нөхцөлийг л бий болгож байгаа. Энэний эсрэг бол Монгол Улсын ерөнхий сайд тэмцэж байгаад бол баярлалаа. Уг нь бол зөвшөөрлийн тухай хууль гэж байдаг. Зөвшөөрлийн тухай хуулийн дээр энэ зөвшөөрлийн тухай хуулийн зааснаас өөрөөр зөвшөөрөл дүрм журман дээр тусахгүй гэсэн хатуу заалт байдаг. Гэтэл энэ хуулиас давсан дүрм журмуудыг бий болгоцсон. Үүнийг л чөлөөлөе гэж явж байгаа. Дээрэс нь одоо 160 эдэн үйлчилгээг сая чөлөөлөөд зөвхөн мэдэгдэг болгож штэ. Одоо энгийн болон тусгай зөвшөөрөлтэй тим ажил үйлчилгээнүүдийг зүгээр л төр засагт мэдэгд. Тэгээ мэдэгдэнгуудаа харин цаана нөгөө эрүүл аюулгүй орчин бүрдүүл одоо стандарт норм дүрмээ биелүүлэл гэсэн шаардлага тавьж байгаа. Тэгэхээр энэ санаачлалыг бол 100% дэмжиж байгаа. Санал нийлж байна. Тэгэхээр одоо ерөнхий сайдаа баярлалаа гэж бас мас телевизийн өмнөөс бас хэлье гэж бодож байна. За тэгэхээр өнөөдөр баялаг бүтээгчдийн дуу хоолой болж төр хувийн хвшлийн хооронд гөр болон ажиллаж байсан олон жилийн туршлагатай мас телевиз байна. Шинээр ийм баялаг бүтээх захирлын энэ гэсэн ийм шинэ одоо энэ дэрийг нээж түүний үзэл бодол хөгжил дэвшлийн тухайн сайхан нэвтрүүлэг хийж эхэлж байна. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлгээ ерөнхий ивент тэтгэгчээр чиглэл компани оролцож байгаа. За хойш бас бусад энэ компаниуд энэ нэвтрүүлэгт оролцож ивент тэтгэгчээр бас оролцох юм боломжтой байгаа. За түүнээс гадна бид өнөөдөр голдролоор нь хаашаа яваад байна? Ер нь бол яг нөгөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг буюу социализм дараа нь зах зээлийн эдийн засаг гэж одоо ингэж явж байгаа. Би бол зөв л явж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ хурд багтай байна. Одоо энэ өнгөрсөн 30 жилийн одоо олон улстай ингээ харьцуулдаг шүү дээ. Казахстантай харьцуулдаг. Одоо Сауди Араби эднүс чинь ямар элсэн зүйл байсан гэл одоо өөр Катар эднүсгээл ингээл харьцуулахад бол манайх бол энэ 30 жилд энэ их газар нутаг тэгээд доороо газрын байгалийн баялагтай тэгээд энэ байхад бол энэс илүү бол хөгжих бол боломжтой байсан гэж харж байгаа. Би бол явж байгаа зам нь бол зөв байна л гэж харж байгаа. Гэхдээ хурд бол дутж байна. Хурдтай ажиллах хэрэгтэй гэж хардаг. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэгчдийн үнд бас толгомдоод байгаа хамгийн том ажил хүчний хомсдол. Энэ хомсдлоос ер нь яаж гарах ёстой юм бэ? Өнөөдөр энэ үйлдвэрлэл хийж чадах, баялагийг бүтээж чадах хүмүүс энэ үйлдвэрлэлийн салбарт ажиллахгүй байгаадах шалтгаан нь юу гэж бодож авдаг вэ? Яг нөгөө халамж их тарааж ирсэн. Тэгээ манай Монгол нэг онцлог байна л да. Би өөрөө Солонгост 8 жил ажилласан. Солонгост нэг 2-3 өдөр ажиллахгүй байхад л амьдарч чадахгүй болдог. Гэтэл манай Монголд бол баг 1 сард ажилгүй байсан амьдрал болоод байдаг. Нөгөө талаас яг нөгөө хичнээн ажиллаад нөгөө авж байгаа цалин нь амьдралын хэрэгцээнд нь хүрэхгүй бас тийм зорилго тийм бас нөхцөл байгаа. Тэгтээ яг аж ахуйн нэгжүүд өөрсдөө
бас цалингаа өндөр болгоод тэгээд тэрэн дээр нь урамшаад ажиллаж байгаач аж ахуйн нэгжүүд байгаа. Зүгээр манай холбооны сүүлийн үед хийж байгаа гарцуул бас гадаадын ажиллах хүчнийг оруулж ирвэл ямар байх вэ гэдэг талаар судалгаа хийгээд манай эхнээс аж ахуйн нэгжүүд бас гадаадаас одоо Непал, Бангладеш, Филиппин эднүүсээс бас ажилчид оруулж ирж байна л да. Тэгэхээр тэр нь бол ялцгүй одоо манай монголчууд өөрсдөө Америк, Солонгост очиж ажиллаж байгаа шиг одоо бас буураа хөгжилтэй орнууд манад ирээд ажиллах ийм орчныг бүрдүүлэх ёстой. Гэхдээ энэ дээр нэг хүндрэл гарч байгаа нь ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн дээр гадаад ажилчдны сарын төлбөр нь амжиргааны баталгаадах төвшнгөөс төвшинг 2 дахин юу байна гэдэг хөдөлмөрийн өсний доод хэмжээ. Тэгэхээр одоо бол 792 байхад түүнийг нь 2-оор буюу 1,580,000 төгрөг одоо ажлын байрны төлбөр төлөх гээд байгаа байхгүй. Энэ одоо бас манай хэд бол айгүй хүндрэлтэй болж байгаа. Тэрнээс биш тэрийг багасгаад өгөөд одоо ингэж явуучвал бас гадаадаас ажиллах хүчин бол авах боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр манай баялаг бүтээгдэхүүн холбооны ерөнхийлөгч Дав хоёр Монгол улсын ерөнхийлөгчийн аж үйлдвэрийн бодлогын зөвлөхөр томилогдсон ажилласаас хойш манай жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчдийн дуу хоолой нэглэсэндээ бас төрийн өндөрлгүүдэд хүрэхэд арай амар дэвт болсон гэж ойлгож байна. Мөн одоо Монгол үндэсний хувьсгал буюу энэ том үйл ажиллагаа Монгол улсын ерөнхийлөгчөөс хэрэгжүүлж эхэлж байгаа энэ 3 том төслүүд байна. Энэ дээр манай холбооныхан яаж ажиллаж байна? Энэ талаар санал бодлыг бас асууя гэж бодож байна. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгчийн тэрбум мод хөтөлбөрийг бол манай холбоо бол шууд дэмжиж байгаа шүү дээ. Жил болгон л мод тарьдаг. Уг нь бол 2016 онд үндэсний цэцэрлэг төрөлд манайх баялаг бүтээгч төгөл анх бий болгож ирсэн. Тэгээд дараа нөгөө сонгон найрханы 21-р орнд илүү очиж мод тарьж ирсэн тэгээд явж исэн ерөнхийлөгч тэрбум мод хөтөлбөрөө зарлаад мод тарьж ирсэн. Манайх яг нөгөө 1,564,000 м2 талбайтай. Тэгтэл түүнийхээ дөнгөж 7%-оос 8%-ийг л эзэлдэг байхгүй. Тэгэхээр энэ бол одоо мод тарих нь бол буянтай үйлс, мод тарих нь байгаль орчныг хамгаалж байгаа гэдэг нөгөө Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын иргэний 8 үүрэг байдаг. 4 нь үндсэн үүрэг, 4 нь журам дүүрэг байдаг. Журам дүүргийн нэг нь байгаль орчныг хамгаалах байдаг байхгүй. Тэгэхээр энэ үүргээ биелүүлээч гэдэг Монгол улсын ерөнхийлөгч 1 тэрбум мод одоо тарьцгаая гэдэг уриалга гаргахад бол манай холбоо бол шууд дэмжсэн. Тэгээд хойдон биднээс нөгөө хар орон хотын их хаатын цэцэрлэг дүрэлэн гэдэг дээр очиж мод тариад одоо тэнд бол асар том төгөл одоо ой босч байгаа. Ноднон бие бас намар нэг эргэж очсон. Ургалт бол сайн л байна лээ. Сая бас мод тарьдаг өдрөө чи биднээс шинэ налах цэцэрлэг дүрэлэнд бас ингээд мод тариад явж байгаа. Тэгэхээр тэрбум мод хөтөлбөрийг бол дэмжиж байгаа. Хоёрдугаар тэр хүнсний хувьсгал хөтөлбөрийг бас дэмжиж байгаа. Аж ахуйн нэгжүүд шинээр бий болж байна. Үндэсний үйлдвэрлэгчид бий болж байна. Одоо 56 шинэ үйлдвэр нээгдсэн. Гадаадаас импортоор авдаг бараа бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэдэг болж байна. Өртөгийг багасгаж эх орондоо үйлдвэрлэдэг болж байна гэдэг талаас ч юм уу те эрүүл аюулгүй орчинд үйлдвэрлэдэг болж байна гэд тэгээд нөгөө энэ хүнсний хувьсгал төсөл хөтөлбөрийн хүрээнд бас нэг хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ зээлүүд бол яг эзэн дээр очисон учраас энэ үндэсний үйлдвэрлэгчид өсөд дэвжиж дээшилж байгаа байхгүй. Үүнийгээ дагаад ажлын байр бий болж байна. Үүнийгээ дагаад бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Эдгээрийгээ дагаад эргээд нөгөө татвартаа шимтгэл бишээ төр татвар шимтгэлээрээ бас эргээд ач буйнаа өгж байгаа ийм юмнууд байгаамаа. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн одоо эрүүл хөрсөнд эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийг нь иргэдэн эрүүл аюулгүй орчин юм уу эрүүл хүнс хангая гэсэн ураад лозунг бол манай холбоо бас дэмжиж үүнд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдэд эднүсээ бол ер нь олон нийтэд сурталчлах, алдаршуулах тийм ажиллагаагаа бол хийж байгаа. 2021 онд
ерөнхийлөгч хөрсөх даваа ерөнхийлөгч санал тавиад тэгээд одоо яг үнэхээр даваа хоёрын өөрийнх нь 15 оноос хойш одоо зорж байгаа үндэсний үйлдвэрлэгч Монголын баялаг жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалъя. Тэдгээрийн хүсэж байгаа хууль эрх зүйн орчныг бий болгуулъя. Төр засгаас одоо жидүү эрхлэгчдийн талаар гарч байгаа шийдвэр хууль эрх зүйн орчныг нөгөө жидүү эрхлэгчтэй мэдээлэл дор нь түгээжээ буюу холбох гүүр болон ажлыг гэж анх зориглоод биднээс хүртэл холбоогоо байгуулж ирсэн. Тэгэхээр яг даваа ярийн өөрийнх нь анх зорж исэн тэр хүсэл мөрөөдөл эднээс рүү одоо хөрсөх ерөнхийлөгчийн зөвлөх болоод тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд бол томоохон ахиц дэвшил гарч явж байгаа гэж бол харж байгаа. Даваа хоёр маань ч өөрийнхөө хүсэл мөрөөдлийг одоо биелүүлэх гэж одоо бараг л өдөр болгон л үйлдвэрээр орж тэдгээрээ сурталчилж ингэж явж байгаа тий. Тэгэхээр тэдгээрээс харахад бол үнэхээр гоё сайхан харж юу урам зоригтой байдаг л да. Тий амжилттай байгаад нь бол үнэхээр баяртай байдаг. Одоо хууль эрх зүйн орчныг илүү тодорхой болгох, илүү төр засагтай хамтран ажиллахын төлөө одоо манай холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон холбооны гишүүд бас дор бүрнээл ажиллах ёстой. Хүн болгоно л хичээж зүтгэж чармааж ажил ямар нэг амжилтанд хүрнэ гэхээс биш хин нэгэн хүн даатгаад юм уу хин нэгэн хүнээс хариуцлага нэхэд явах бол ер нь бол таарамжгүй юм уу боломжгүй байна л гэж харагдаж байгаа. Тэгэхээр хамтаараа зүтгэцгээе. Одоо танай компани өөрөө үү те хамтдаа бүтээлцгээ хөгжлийн жилгээ сая тэмдэглэсэн. Тэрнтэй адилхан хамтаараа бүтээцгээе, хамтаараа зүтгэцгээе, хамтаараа дуу хоолойгоо хүргэцгээвэл үр дүнд хүрнэ гэдгийг л бас хэлхийг хүсэж байна. За баярлалаа. За өнөөдөр манай зочноор Монголын жижиг дунд үйлчлэгээний үйлдвэрлэл үйлчлэгээний холбооны гүйцэтгэх захирал Батлагэр оролцлоо. Тэгэхээр бид өнөөдөр баялаг бүтээх захирлуудын энэ дэр гэсэн ийм сайхан нэвтрүүлгүүдийг шинээр явж эхэлж байгаа. Анхны зочноороо баялаг бүтээгчдийг цогц нэгдлийг хангаж байгаа энэ том холбооны гүйцэтгэх захирлыг урьж оролцуулсан тавс туйлах баяртай байна. Тэгээд бидний урдаа тавьсан зорилго болохоор чинэлэг дунд давхрахтай Монголын төлөө гэсэн сайхан ураагаар энэхүү нэвтрүүлгээ жаргаая. Та бүхэнд эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе үзэгчтэй. Танд болон танаа телевизийн хамт олон таны үүсгэн байгуулсан чиглэл компани ажилтсан хамт олонд ургахын улаанаар цог хэмрээлж авч уудам мөгдөгрөөс уужрал ухаарлаг авч урчин золгосон хүн бүхэнтэйгээ сэтгэлийн сайхан үгээ ярилцсан угтан ирж буй он жилүүдэд баялгаа бүтээцгээе, хамтраад зүтгэцгээе, хамтраад ажиллацгаая. Тэгээд хамгийн гол нь эрүүлэн ад жаргал хамгийн сайхан бүхнийг л хүсөө өрөөл гэж хэлмээр байна. Баярлалаа. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Ингээд олон захирлуудын ангидагчаар таныг урьлаа. Таны араас олон баялагийг бүтээж Монгол улсын хөгжлийн төлөө төвчээлэн ажиллаж байгаа залуу сайхан захирлууд үнэхээр сайхан хийж бүтээх гэсэн хүсэл төмөөлөлтөй маш одоо чадварлаг хүмүүс байдаг. Тэр хүмүүсүүдийг одоо урьж оролцуулнаа гэж ингэж бодчихжээ. За өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр чиглэл компани оролцлоо. Одоо чиглэл компани ивент тэтгэгчийн бэлгийг оролцолтой гардуулнаа. За хойшд манай нэвтрүүлгийг бас ивент тэтгэж оролцох баялаг бүтээгчтэй бас уриалж байна.